түүхийн эд бэлтгэлээ өөртөө бэлдэж чадахгүй байсан. Одоо уул уурхайн бус экспортын түүхийн эд чинь Монгол улсын үндсэн түүхийн эд дааж бүтээгдэхүүнүүд ноолуур, мах, арьс шир, за тэгээд ургамал байгаа. Эмийн ургамал, самар. За ингэнгүүт юу болсон бэ гэхээр энэ түүхийн эдийг бас ингээд аваад нэмэн үртэг үйлдвэрлээд зарж чадахгүй учраас яг үгээр нэмэн үртгийг энэ түүхийн эдийг чи аваад одоо гадаадууд түүхийн эдээр наваад гадааддаа нэмэн үртэг үүсгээд зараад байгаа. Өндөр үнээр зараад байгаа. А биднээс болохоор зөвхөн түүхийн эд авчаад байгаа. Манайх өөртөө гадаад руу зарч чадахгүй юм чинь тэд нар манай түүхийн эдийг авч явчихад байгаа. А түүхийн эдийг авч явахдаа яаж авч явчихад байгаа гэхээр нэгэнд экспортын татвар байхгүй юм чинь манай түүхийн эдийг авч явахдаа Монгол улсаас гарахдаа нэгэн танад экспортын татвар байхгүй юм чинь та нар багаар үнээр бүртгүүлчихээ. Тэгвэл бид нар өөрийнхөө улс руу оруулахдаа бага татвар төлөөд тунаа түүхийн эдийг авчих юмаа гэд тэгээ бид нар энийг нь хүлэн зөвшөөрөл зохицуулаад ирсэн. Энэ бол яг одоо нэгэн жам ёсороо шилжилтийн үед байсан зүйл. Гэхдээ хэрв бид нар өрхийн орлогоо нэмэгдүүлээ, ажлын байр бий болгоё гэж л байгаа бол уул уурхай чинь цөөхөн байгаа юм байна. Хөдөө аж ахуйд бүтээмжинд бага байгаа юм байна. Тэгвэл босруулах үйлдвэр дээрээ бид нар босруулах үйлдвэрийг хөгжүүлэх төр боломжийг нь бид нар олох ёстой. Тэхийн тулд яг өгөхлөөр тэр түүхийн эдээ ном ёсоор нь бүртгүүлээд гардаг болох хэрэгтэй байгаа.